Энд амралтын өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр зоол заяа тамирчны маань хувьд ер нь амралтын өдрөө яаж эхлүүлдэг вэ? Хобби байдгаа? Ер нь ихэнхдээ бэлтгэлээ хийдэг. Одоо болохоор амралтын байдалтай болохоор ер нь гэртээ гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж. Тэгэхээр сая улсын аварга шалгаруулах тэмцээнд бас өндөр амжилт үзүүлсэнд нь баяр хүргэе. Сүүлийн үеийн амжилтынхаа сонин хачнаас бидэнтэй хуваалцаач. Сүүлийн үе энэ жил 2 тэмцээнд орсон. Хоёуланд амжилттай оролцсон байна. Ер нь өөр тэмцээнд оролцох төлөвлөгөө байгаа юу 2025 оны хувьд? Өөр тэмцээн гэхслөө одоо өөрийгөө илүү чанаржуулъя гэж бодож байгаа. Фитнесийн хувьд хэдэн жил хичээлж байгаа вэ? Одоо 2 дахь жилдээ хичээлж2 байна. жилийн хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнд одоо 2 удаа оролцож байна гэдэг чинь бас нэлээд өндөр чансаатай л гэж би бол ойлгож байна. Одоо ингэ амар том тамирчид ордог. Айгу мундаг хүмүүс байдаг. Тэдэртэй мөр зэрэгцэд орж байгаа тэр нь их баяртай. Тэгэхээр ер нь яагаад фитнесийн спортоор хичээлж эхэлсэн юм бэ? Ер нь илүү дэлжинхтэйсэн. Тэгээ тэрнээсээ салах гэж ээж намайг явуулчихсан. Тэгээд цаашлаа тэмцээнд ороод үзье гэсэн бодлоор одоо ингээд тэмцээнд орсон явчихсан. Ер нь одоо хамгийн анх фитнесийн хичээлж эхлэхдээ танд юм төсөөл байсан уу? За зүгээр нэг яваад үзье дээ гэж бодож ирсэн үү? Ер нь хамгийн сонирхол татсан зүйл нь юу байдаг вэ? Анх болохоор зүгээр одоо нэг хичээлдээ ер нь явдаг байсан 10 жилдээ бараг 2 жил яваагүй. Одоо өөрөөсөө хичээд тэгээд хажуугаар нь ингээ зүгээр л тоглоол юу ч хийхгүй зүгээр тийм нэг оршоол яваад идэгсэн. Тэгээд ээж минь за чи нэг жимд яваад үз гээд тэгээд ер нь явж эхэлж исэн. Тэгээ анх болохоор тэмцээнд намайг нэг ороод үзээч гэхэд нь би өөрөөсөө яаж би ийм бүтэн бийж ийм жингээ илүүдэлтэй жиж орох юм бэ гэж боддог. Тэгээд өөргөө ер нь одоо ингээд даван тулаад гараад ирсэн. Тэрэнд амирх баярлж байгаа. Та ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд яг фитнесийн тамирчин болъё гэж өрн зорж байгаа юу? Хизээнээс их тамирчны үгээр бэлтгэл гэж хэлсэн юм бэ? Яг өмнө жил дархан кафед ороход 8 сарын сүүлээр бэлтэж эхэлсэн. Тэгээд дунд нь орсныхаа дараа завсардаад буцаж жоохон жин нэмээд тэгээд 1 сараас эхлээд хотын аврагт бэлтэж эхлээд араас нь шууд улсын аврагт бэлтээ. Ер нь фитнесийн спортын тамирчны хувьд одоо жин тийм чухал уу? Заавал тийм стандарт байх уу? Эсвэл зүгээр хамаагүй юу ингээл яг сайн ялгарсан бол? Бодлогын фитнесийн спорт гэхээс одоо ингээд фитнесийн тэмцээнд амар фитнесийн тэмцээнд маш олон одоо ингээд англи байдаг. Одоо тэр дундаас одоо жингийн одоо 80 кг метр ч юм уу те эсвэл ингээд өндөр заасан байдаг. Надад болохоор одоо ингээд жин гэхээс л одоо нэмгэрэлт гэж ярьдаг. Тэр нь илүү чухал болохоор жингээ хасаад одоо илүү нэмгэн мэдэж илүү амжилттай болно. Тэгээ бас булчингийн бас их чухал. Одоо ингээд фитнесийн тэмцээнүүдэд та сая 25 оны Монголын мистер тэмцээнд орохдоо ер нь яг сүүлийн 7 хоног жишээ нь яаж өнгөрөөсөн бэ? Сүүлийн 7 хоног усаасан. Тэгээд ер нь жоохон стресстэй, амар завгүй, хичээл ингээд давхцсан. Тэгэл ер нь амар завгүй өнгөрөлттэй сэтгэл санааны байдал мэд жоохон тэнэг тогтургүй. Жоохон байж уурлаад, гинт сонирн болоод эсвэл ингээд за би болчих гэл тэгж бодсон. Энэ нь одоо нөгөө хүнд бэлтгэл дээрээс нь хоолоо усаас сойсонтой холбоотой болов уу? Ер нь тийж бодсон. Таны хувьд бас сонирхолтой нь оюутан тэгээд сэтгэл судлаар сурдаг. Ер нь яагаад сэтгэл судлалыг заавал сонгож байгаа? Яг нөгөө нэг өвчин маань хүндрээд хаалганд орсныхаа дараа сэтгэл зүйчтэй уулзаж утсан. Тэгэл ер нь 10 дахь ангиас эхлээд сэтгэл зүйчээр сурнаа л гэж утсан. Хүнийг амар тайван байлгаж өгдөг юм шиг санагдсан надад. Цаашдаа энэ мэрэгчлэрээ ажиллаад хүмүүст яг юу өгөх юмсан, юу мэдрүүлэх юмсан гэж боддог вэ? Спортын сэтгэл зүйч гэхээс л ер нь
олон талаа бас баримталж бодож байгаа. Гэтэ одоохонд арай шийдэг. Хүмүүст урам зориг гэх юм. Намайг хүмүүс хараад амар урам зориг авсан мөлий. Тэгээ тэрийг надад хэлээл жим дээр ингээд тараал өө чи стам манд охин шүү. Надад амар мотив авсан гэж ирсэн. Тэр нь амар гоёсэн. Танд ер нь анх фитнесээр хичээлж эхэлж байхдаа нэг ийм өдөр ирэндээ хүмүүст би өөрөөрөө ингэж урам зориг өгөндөө гэсэн төсөөлөл ер нь байсан уу? Ерөөсөө байгаагүй. Зүгээр за жингаас чи өөрөө өссөн чинд очие л гэж боддог. За яа одоо 100 кг байсан шүү дээ би. Тэгэхдээ за ядаж нэг 70 кг болчихъя. Тэгж одоо исэн бол одоо тэгээд өөрийнхөө талыг аваа хийсэн баг. Одоо бол галбир зүгээр л үнэхээр ээс харагдчихээн хүмүүс. Нөгөө гоё эмэгтэй хүн болгоныг хүсдэг нарийнхан бэлхүүс. Үнэхээр гоё бие галбиртай юм байна. Яг дэрэгдэн сууж байгаа хүний хувьд хэлэхэд. Таны хувьд ер нь яг фитнесийн спортоор хичээлж явах хугацаанд туулсан хамгийн хүнд үе хизээ байсан бэ? Би өвдөх юм хэцүү. Одоо ингээд тэмцээний өмнө жоохон ингээд би өвдөө сүлдаад тэр нь жоохон хэцүү. Бусдаар л ингээд хоолоо бариад, эрүүл хооллоод, бэлтгэлээ сайхан хийгээд тэг явж хат ингээд би улам гоё болж байгааг хараад амар их ингээд тийм урам аваад за энэс илүү болно жоохон шунах гад байдаг. Таны хувьд одоо фитнесээр хичээлж эхлээд эрүүл мэндийн байдалд ингээ эргээр нөлөөсөн зүйлс хэрэг байдаг вэ? Сэтгэл одоо ингээ сэтгэл зүй шал өөр болсон. Бүр ингээ 360 хэрэгсэн баг. Анх болохоор өөртөө амар итгэлгүйсэн. Өөрийгөө арилтгүй, өөртөө итгэлгүй ингээ алхаж малхад хүртэл амар хэцүү. Хүмүүсийн ингээ хараанаас амар айгаал, амар айцтай л гэдэгс. Одоо болохоор ингээ амар чөлөөтэй болсон. Одоо ингээ үндсэн суулт гэж ярьдаг байхгүй. Тэр мэрийг хийж чадахгүй. Зам дээр хүртэл алхахад амар хэцүү. Одоо болохоор тэгээд илүү нэг хатуужилтай болсон. Тэгээд нэг юмдаа тууштай байхыг илүү зорддог болсон. Таны хамгийн дуртай поз гэж байгаа юу? Одоо яг таны тэмцээнд оролцож байх үеийн бичлэгүүд ингээ маш их явж исэн. Түүнээс харахад ингээл тамирчид яг юм үндсэн позууд үзүүлдэг юм бэлээ. Тэрэн дундаас танд ингээ хамгийн таалагддаг ингээ үзүүлмээр санагддаг поз нь юу вэ? Одоо үндсэн поз урдаас нь илүү гоё юм гэж боддог. Яг би барьж чаддаг л тээ. Одоо яг нэг илэрхийлэхийг хүссэн булчингаа гаргаж ирч чадахгүй. Гэхдээ одоо ингээд баг багаар сураалах, баг багаар ахиж дэвшиж үзүүлж байгаа. Ер нь яг ингээд энэ жилийн тэмцээнд үзэхэд ингээ ер нь поз үзүүлэх тамирчны хувьд хэр хэцүү зүйл вэ? Бид нар бол хараад их баясалуу ямар гоё юм бэ гэдэг шүү дээ. Одоо би болохоор өмнө толтой харьцдаг байсан. Тэнгүүд тайзнэр гарангуут тол байхгүй. Тэгээд за позо яаж барьж байгаа бол гэдэг дээр амар санаа зовдөг. Одоо ингээд 3 сар, 5 сар маш олон ингээд хэдэн жилээр бэлдсэн хүмүүс байгаа. Тэгэхэд ингээд тайзнэр гараад хэдхэн минут болно те. Тэрэн дээр хамаг юм гаргах хэвээр. Тий. Одоо ингээд позон дээр маш сайн барих хэвээр. Үгүй бол тэгээд ер нь хэдэн жилийн хөдөлмөрцөн жоохон нуран байдал тарнаа л гэж боддог. Ер нь танд яг тэмцээний өмнө ингэ сандарч байсан тохиолдол байгаа юу? Позоо сайн үзүүлж чадахгүй бол яана? Эсвэл ингэ тэмцүүрээ сайн барьж чадахгүй бол яана ч гэдэг юм нэг юм айдас сандрал түшүүр хэрэг байсан бэ? Яг анх нэг дархан кафеийн дараа хотын аврагт ороход амар сандарсан. Одоо яана ингээд унчхуу дээ, позо ингээд зүв барихгүй. Яна олон хүмүүс намайг харж байгаа даа гэсэн бодолтой байсан. Тэрэн дээр жоохон сандарсан. Тэгэл байн ингээл хүмүүсийг хараад өө ямар гоё юм бэ. Тайсны ард байгаа хүмүүсээ бүгдийг ингээд нүдлээл хараад байгаа ч. Таны хувьд ер нь амьдралдаа даван туулахад хамгийн хүнд санагдчихсэн цаг мөч яг хизээ ямар үед байсан бэ? 2021 онд юм. Багаас өвчтэйсэн. Тэгээд хүндэрсээр агаад одоо ингээ хөлөө ингээ тайруулсан гэх юм. Тэгээд тэр үед сэтгэл зүйн байтал маш хэцүү байсан. Ер нь нэг хэсэг сэтгэл готролд орсон. Би энэ болгоныг ингээ даван туулах ёстой штэ гэдэг мэдрэмжээ хаанаас авч ирсэн бэ? Тэгээд тэр үед 2
21 онд 22 онд ер нь тийм байдлаас гараагүй. 23 онд ээж маань за чи жимд яваад үзье. Тэр үеэс эхлээл миний сэтгэл санаа одоо ингээд бодож байгаа зүйл ч юм уу те одоо ингээд бүх юм маань ингээд шал өөр болоод тэрнээсээ урам аваад хичээлдээ яваад ер нь одоо фитнесээр нөлөөлсөн гэж бодож байгаа. Та одоо өдрөө болгон ч юм уу өөртөө хэлдэг гоё үг байдгаа. За заяа чи гэх нэг хүн өөртөө ярьдаг шүү дээ. Та өөрийгөө юу гэж юу н урамшуулдаг юм бэ? Би ер нь нийгэмдээ тууштай байх. Зорьсон бол заавал зорилготой хүрэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн танд бол одоо үнэхээр баярлалаа илэрхийлмээрээ. Тэгээд ярианыхаа төгсгөл та манай үзэгчдэд ер нь өнөөдөр амралтын өдрөөрөө хийж болох нэг сонирхолтой зүйлийг та санал болгооч. Та ер нь амралтын өдрөө яаж өнгөрүүлдэг? Баярлалаа. Хүрэлцэн ирж урьж оролцсон баярлалаа. Би амралтын өдрөө сайхан бэлтгэлээ илүү хийгээд тэгээд өөртөө гоё цаг гаргахыг хүсдэг. Мөн ингээ гэртээ гоё хоол хийх ч юм уу те эсвэл ингээл хаяа найзтайгаа гарах гадуур гарч ингээ хоол малндаар ингээ тэмцээний бэлтгэлийн үед бол тийм байхгүй. Одоо бол ингээ арай гайгүй байгаа. Тийм болохоор ингээ ер нь гадуур гарах, салхим гарах тийм нэг өөртөө гоё их цаг зав гаргахыг хүсэж байгаа. За тэгэхээр өнөөдөр манайд хүрэлцэн ирээд сонирхолтой яриа өрнөсөн танд маш их баярлалаа. Цаашдынх нь одоо зорилго мөрөөдөлд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.